Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаараа 2025 оны 3 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь энэ он тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ог тохиолдуулан Монгол Улсын тэргүүний түвшинд бүгд найрамдах Польш улсад 12 жилийн дараа хийж байгаа айлчлал юм а. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт аль биесний хилцээ хийж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлт мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч Польшийн парламент засгийн газрын тэргүүн нартай уулзна. Айлчлалаар уламжлалт найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 13 баримт бичигт гарын үсэг зургаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо морин хуур найрал хөгжмийн тоглолт бизнес форум зохион байгуулах юм.